Сайн мэсхэн залуусаа MJ Pride Fitness та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Ойр ер нь зам муутай бичдэг бол гарах бол заавал нэх гарч ирэхгүй байна. Гэхдээ би та бүхэнд аль болох олон бичлэгийг гаргахыг бол хичээж байгаа. Маргааш юм нөгөөдөр би та бүхэнд аль булчинтай хамт хийвэл хамгийн тохиромжтой тухай нэг бичлэг оруулахыг бол бодно. Тэгээ өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд цээжний дасгалын хуваараа хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр цээжний дасгалын хуваар бол надад бол хоёр байдаг. Нэг нь болохоор цээжний дасгалын хуваар, нөгөөх нь болохоор цээжний дасгалын хуваар бэ. Би энэ хоёрыг бол хольж хийдэг. Тэгэхээр юуны өдрөнд өөрөө цээжний өдөр хамгийн сул ба хамгийн их ажиллагаа хэрэгтэй байгаа хэсгээрээ эхлэх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрийн чинь цээжний чинь дээдлийн хэсэг ажиллагаа илүү хэрэгтэй байвал өөрөө цээжний өдрөө налуу шахалтаар ихсэн гэсэн үг шүү дээ. Харин өөрийн чинь цээжний чинь доотлын хэсэг чинь илүү их ажиллагаа хэрэгтэй байвал өөрөө decline bench press-ээр эхлэн шүү дээ. Харин өөрийн чинь дээд доолч айл нь зүгээр байвал ажиллагаа хэрэггүй зүгээр байвал өөрөө зүгээр хөвтэй шахалтаар бол өдрөө эхлэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн өөрөө хамгийн сул ба хамгийн их ажиллагаа хэрэгтэй яг тэр цээжний хэсгээ өөрөө хараад яг тэр хэсгээр эхлэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө цээж хараад хэрэг өөрийн чинь цээжний чинь дээдлийн хэсэг илүү их ажиллагаа хэрэгтэй байвал илүү их анхаарал хэрэгтэй байвал өөрөө цээжний өдрөө хамгийн түрүүнд incline bench press эхлэнэ гэсэн үг шүү дээ. Налуу шахалтаар эхлэнэ гэсэн үг шүү дээ. Харин доотлын хэсэг чинь дээдлийн хэсэг бол илүү их ажиллагаа, илүү их анхаарал хэрэгтэй байвал өөрөө decline bench press-ээр цээжний өдрөө эхлэнэ гэсэн үг шүү дээ. Харин дээд доолж айл нь зүгээр байвал өөрөө зүгээр хөвтэйгээр эхлэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн өөрөө яг цээжийг хараад өөрөө цээжний дүгнээд тэгээ өөрөө яг аль цээжний дасгалаараа эхлэхээ өөрөө шийднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бүх биений булчинтай бол яг л адилхан. Өөрөө яг хамгийн их ажиллагаа их хэрэгтэй, хамгийн их сул дөрөө ба хамгийн их хоцрогдсон булчингаараа бол эхлэхэд бол хамгийн зүйтэй. Тэгснээрээ тэр ажиллагаа хэрэгтэй байгаа булчин чи хамаагүй хурцтай хөгжиж штэ. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө цээжээ хийхэд бол ямар ч өнцгөөс хийсэн бэ, налуу хийсэн бэ, хөвтэй хийсэн бэ, ямар ч өнцгөөс хийсэн бэ, цээж чинь бол бүхэлдээ бол ажиллана. Тэгтээ өөрөө ямар өнцгөөс чи хийхээс чи хамаарч цээжийн чинь нэг хэсэг чинь нөгөө хэсгээс илүү ачаад авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрөө налуу шахалт хийхэд өөрийн чинь цээж чинь бүхэлдээ ажиллана. Тэгтээ өөрийн чинь цээжний дээдлийн хэсэгт бол илүү их ачаал ба илүү их ажиллагаа орно гэсэн үг шүү дээ. Тэр өөрөө decline хийвэл өөрийн чинь цээжний чинь доотлын хэсэг бол илүү их ачаал авна гэсэн үг шүү дээ. Харин хөвтэй байвал яг цээжний чинь гол хэсгээр бол хамгийн их ачаал бол орж идэг.